Өнгөрөх жил Dior загварын ордон Prefall 2024 цуглуулга Нью-Йорк хотын хамгийн алдартай урлагийн музейнуудын нэг болох Brooklyn музейд танилцуулж ирсэн мөлий. Тэгвэл энэ удаа Dior загварын ордон Prefall 2025 шоу ирэх 4-р сарын 15-нд Японы улсын Кёто хотын хамгийн эртний гих тодорхойлолтой Тожи сүмийн цэцэрлэг төрөлд зохион байгуулагдахаар болж байна. ЮНЕСКОгийн дэлхийн өвжих залсанд бүртгэгдсэн Тожи сүм нь Японы хамгийн өндөр модон барилга гэдгээр танигдсан ба 8-р зууны үед буюу 796 онд баригдсан. 1950-ад оны үеэс эхлэн Кристиан Диор Кёто хотод байрлалдаг торгоны цехүүдтэй хамтран ажилладаг байлаа. Тэрээр өөрийн китүр цуглуулгандаа зориулсан Японы маш ховор нэнтэн торгуудыг ашиглан хэд хэдэн загвар бүтээж байсан төгтөй. Тэр ч утгаараа үе үеийн гайхалтай хүмүүсийн уралсан энэхүү онцгой ач холбогдолтой газар Dior брэнд шинэ цуглуулгаар танилцуулах гэж байна.